За тэгэхээр Монгол банк сүүлийн хагас жил рүүгээ инфляцийг бууруулна гэж хэллээ. Хэдэн хувь хүртэл бууруулах болцоотой юм бэ? Хоёрдугаарт нь энэ төрийн өмчийн нийт ер нь хэдэн компаниуд уул уурхайн компаниуд байна гэдэг дээр тоо. Тэрнээс одоо ашигтай ажиллаж байгаа нь 7 компани байна гэж ойлгож болох уу? Цаашлаад энэ уул уурхайн орлого нь одоо нийт төсвийн 30% эзэлж байгаа юм уу, тийм ээ? Бид нар ч уул уурхай 90% одоо экспортын 90%-ийг эзэлж байгаа. Төсөвт бол 30%-ийг орлого төсөв бүрдүүлдэг гэж ойлгож болох уу? Тэгээ энэ талаар би ер нь бичгээр та бүгдээс бас хариултаа авъя гэж бодож байна сангийн яамнаас. За, хэн хариулах вэ? 7. Тийм, бидний төсөөллөөр бид нар бол өргөн барьсан төсвийн төсөөллөөр авч үзээд тооцооллоо хийсэн байгаа. Тэгэхэд бол эх оны эцэсгэхэд бол инфляц нэг 7 орчим хувь, 7-аас арай бага хувьтай бол болохоор байгаа гэсэн тооцоолттой байгаа. За, 4 номер нэмж хариулъя. За, Пунсалмаа гишүүний асуултанд нэмэлтээр мэдээлэл өгье. 26 оны төсвийн хүрээний мэдгэдлийн төсөл төр бол сая дурдсантай адилхан эх оны инфляцийн түвшинг 7% зорилт түвшин байсан. Сая гар санал хураагдсан томьёолын дагуу эдийн засгийн холбогдох тооцооллын дотоод нийт бүтээгдэхүүний тооцооллын хийж оруулах үүрэг өгсөн байна. Үүний дагуу тооцоол хийхэд нэгдүгээр инфляцийн түвшин маань өрхийн орлогын хэмжээ нэмэгдэх, бас эрэлтийг нэмэгдэхээс шалтгаалаад 0.51% нэмэгдэх нөлөөлөл байгаа. Үүнтэй холбоотой 7.5% гэж өөрчлөгдсөн байгаа. Хоёрдугаарт нь бас энэ төсвийн хүрээний мэдгэдэл дээр холбогдох тооцооллын гаргахад нэгдсэн төсвийн суур тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь хэмжээ 1.9% болсон байгаа. Хуулиар тусгай шаардлага нь бол 2% байдаг. Энээсээ бас доош буутсан байгаа гэдгийг хэлье.